За, сайн байцгаана уу янз байна. За, та бүхэндээ зүүд үзэгдлийн талаар подкаст хийжсэн байгаа. Төвшлүүлж бас хийж бацсан юм аа. Хүн олон шалтгаанаар үзэгдэл болгон зүүдэгдэг байгаа. Үүнд нэгдүгээрт нь бол биднийг муугаас хамгаалахын тулд зүүд үзэгдэл өгч болно. Түүнчлэн биднийг чиглүүлж өөрийн хүслийг илчлэхийн тулд зүүд өгч болно. Тэгээд эсвэл биднийг зоригжуулж тайлбарлахын тулд хийж байгаа маань зөв гэдгийг илчлэхийн тулд баталгаажуулахын тулд энийг өгч болно. За, ирээдүйд болох үйл явдлыг бас зүүдээр илчилж болох юм аа. Бас сэрэмжлүүлж сурамжлахын тулд хэлж болно. Зөвлөгөө өгч болно. Зөвлөгөө өгөхийн тулд сүнслэг бэлгийг бас зүүдэнд өгч болдог. Мөн түүнчлэн бүр зүүдэнд гэрээ хүртэл байгуулсан байдаг. Тэгэхээр энэ бүхнийг мэдээж Библиэлээс авсан байгаа. Тэгэхээр Библийн ишлүүдээр бас нотолцгоё. Тэгэхээр эхнийх нь биднийг муугаас хамгаалахын тулд авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр Бурхан зөвхөн зүүд нойрыг итгэж хүмүүст бол өгдөг гэж буруу ойлгож болохгүй. Зүүд нойрыг Библиэлээс харах юм бол итгэж бүш хүмүүст бол өгчээсэн байгаа. Тэгэхээр Монголч гэсэн хүмүүс зүүд аваад илчилт аваад шин зүүдлийг хүрээд ирлээ ч гэх юм уу, Иесусыг таньж мэдлээ гэсэн хүмүүс байдаг. Тэр байтугай муслим үндэстнүүдэд зүүдэнд Иесус цагаан устдаа орж ирээд тэгээд итгэгч болсон байдаг. Тэгэхээр олон бүр 100-аараа болон 1000-аараа итгэж болсон тохиолдлуудыг хүмүүс бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. За, тэгвэл Эхлэл намын 20-оос уншиж эхлэе. 21-ээс Авраам тэндээс Негевийн нутаг руу нүүж Кадеш Шүр хоёрын хооронд сууршаад дараа нь Герарт түр зур бодлоо. Тэр үедээ Авраам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учраас Герарын хаан Амилек хүн илгээж Сараг авчээ. Сараа маш үзэсгэлэнтэй гой байсан учраас хаан түүний эхнэрч шунсан байгаа. Гэтэл Бурхан шөнөөр Амилек дээр зүүдэнд хурж ирээд түүнд хэлсэн. Чи авсан энэ эмэгтэйгээс болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрсэн эмэгтэй гэв. Амилек тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул эзэн минь ээ, та зөвхт үндэстнийг устгах гэж юу? Тэр надад энэ миний дүү охин гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэйч бас өөрөө энэ миний ах гэж хэлсэн. Би нэргийг гимгүү зүрх, зэмгүү цэвэр гараар үйлдсэн билээ гэв. Бурхан түн зүүдэнд нь тийм ээ. Чи үнийг гимгүү зүрхээр үйлдсэн би мэднэ. Мөн чамааг миний эсрэг нүгэл хийхээс хамгаалсан би бөгөөд чамааг би түүнд хүргүүлээгүй маа. Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол иш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрвээ чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн заашгүйх болно гэдгийг мэдэж ав гэв. Амилек өглөөрт босоод хамаг зартанаа дудаж тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэн тэд ихэд айв. Амилек Авраамыг дудаж чи бидэнд юу хийчих вэ? Би чиний эсрэг ямар ч гим нүгэл хийгээгүй. Чи намайг болон миний хаан тулсыг ийм их нүгэлд унгаах гэвэ. Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэхэд Амилек Авраамд чи ямар учраас ингэсэн бэ гэхэд Авраам энэ газарт Бурханаас айж юмэн гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ. Тэгээд Сараа үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжс төрөөгүй. Тэм тэд миний эхнэр болсон. Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүшлэхээр би түүнд миний очисон газар бүрт чи намайг энэ миний ах гэж хэлээрээ. Тэр чинь чиний надад үзүүлэх инэрл хайр муу гэж хэлсэн юм аа гэв. Амилек бог мал үхэр сүрэг эрэгтэй эмэгтэй зарцныг авч Авраамд өгчээ. Би түүний эхнэр Сараач түүнд буцаа явуулжээ. Амилек харахтун газар нутг минь чиний өмнө байна. Чи хаа дуртай газар амьдр гэв. Тэр бас хараад харахтун би хаа чин 1000 шекел мөнгө өглөө. Энэ бол чамтай байгч бүгдийн нүдний өмнө чиний хөрх болоо. Чи бүхний өмнө цагаадлаа гэв. Авраам Бурхан залбирсанд Амилек болон түүний эхнэр шивчэнгүүдийг Бурхан эдгэж тэр хүүхд төрүүлжээ. Учир нь Авраамын эхнэр Сараагаас болж Амилекийн гэр бүлийнхэнд умай бүрийг эзэн хаасан байлаа гэж. Тэгэхээр энэ бүхнийг харах юм бол бүр хааны зүүдэнд энэ бүхэн орсон байна. Тэгээ бүр зүүдэнд нь хаан хүнтэй ирсэн баг. Тэгэхээр яагаад хүмүүс зүүдэнд Бурхан илүү орж ярьд юм бэ гэхээр цэрэг үед хүний тагтлагаа байнга ажиллаж байдаг. Яг зүүдэнд бол тархийг даваад хүний зүрхэнд хүрэх буюу яг мэдээлэл дамжуулах бүрэн боломжтой байдаг баг. Тэр энэ хаан юун сүртэй ингэж энэ зүүд гэж ойлгоогүй бүр өглөөнд борж хилэлцээ яриад бүр тэгээд нүгэл үлдгээс нь Бурхан яасан маань хамгаалсан байна. Үхээс нь хамгаалсан байна. Тэгээд харахад баг Авраамын буруу шиг худлаа хэлсэн Авраамын буруу болох юм баг гэж бодоход эсэргээрээ яасан байна. Хүний эхнэрийг авч суусан чи тэрний чинь болоод би харин чамааг болгоомжуулаад хүнтэй чамайг унтуулаагүй маа гэж хэлж байгаа. Тэгэхээр Бурхан бас тэр итгэгч буш хүмүүсийг нүгэл үлдгээс нь хүртэл хамгаалж зүүд өгсөн байж.
Тэгэхээр тэр зүүдээр дамжуулж энэ хаант бас бүгдээрээ аврагдаж хамгаалагдахаас гадна Авраам ч гэсэн бас яасан байна. Их нэртэйгээ үлдсэн, дээрэс нь бүр яасан байна. Газар нутагтаа Сараа ч гэсэн бас гим зүм гэдэг нь буруудааг болж хувирч байгаа. Тэгэхээр энэ бүхнийг харах юм бол бурхан итгэж биш хүн бас зүүд өгдөг байх нь. Гэтэ зүүд болгон мэдээж бурханаас биш. Зүүд болгоныг одоо бурханаас өгсөн гэж хайгаад байж болохгүй. Гэхдээ үнэхээр онцгой нэгэн зүйл гэдгийг мэдэж авах юм бол тайлыг бас эзнээс асуух хэрэгтэй. Энд бол маш тодорхой ямар нэгэн тайлбаргүй шууд тодорхой яг бодит фактыг баримтыг зүүдэнд хэлсэн байгаа харж болно. Тэгэхээр зүүд болгон мэдээж юм байдаггүй. Тэгээд дараачийн подкастаар дараачийн төрлийн зүүдүүдийг болон бурхан яаж чиглүүлд юм бэ? Өөрийнхөө хүслийг илэрхийн тулд бас юу ярьсан талаар авч үзцгээе. За тэгээд бурхан танд маш их хайртай шүү. Тэгээд эзнээс бас зүүд нарыг гуйж болно. Тэгээд зүүд нарыг гуйхтаа унтахаасаа өмнө зүүд нарыг гуйгаад зүүдийг минь хамгаалж өгөр ариун сүсэ гэж амтан өглөө сэрэнгүүтээ маш хурдан тэмдэглэж авах хэрэгтэй. Ягаад гэвэл эхэндээ зүүдлээд тайлбарыг хүн мартчихдаг байгаа. Маш хурдан тэмдэглэж авна. Энэ хүн шиг ясам олуулаа хилэлсэн байгаа. Зүүдээ ийм зүүдлсэн энэ яг ямар учиртай бол. Тэгээд бүх тайллыг мэдэр тэр дараа мэдэхгүй байж болно. Ийм тодорхой зүүдлэхгүй байвал бас бити одоо сэтгэлээр унаараа. Тэгээд бурхан танд хайртай гэдгийг бүү мартаараа. Тэгээд бурхан тантай харилцдаг бас нэг хэлбэр нь зүүд юм шүү. За баярлалаа.